нийслэл Улаанбаатар хотод маань алгын чинээ газар дотор атгын чинээ багтахгүй ийм олуулан амьдарч байгаа нөхцөлд энэ журмыг хотын соёлд суралцж ийж энэ асуудал та амар тайван болон сэтгэл санаа амар байхад ийм замруул явна. Энэ хэвээр байх юм бол эцсийн бүлэгт юу болов гэхээр хүмүүс маань оюун санаа сэтгэлийн хувьд энэ их стресс, бухимдлыг тээж явсаар хагаад хуурай өвс шиг болчихжээ. Галзуурахад ганц суруу дутуу болчихжээ. Чүдэн зураал тэгвэл намрын өвс пүрх гээл асдаг шиг хөл дээр нэг шигдэл хүн орилж чарлал тийм болтлоо шүү дээ. Хүн оюун санаа сэтгэлийн хувьд бол ингээд улаасцсан явж байна. Энээс урьдчилсан сэргийлэхэд бол хүлээцтэй бай. Үг даад сур. Нөхцөл байдлыг хүлээд сур. Хүн болгонд орворно хичээвэл бид нар бас ч гэж энэ жоохон орон зайдаа бас зүг чигээ болоод өөрөө бие сэтгэлээрээ эрүүл оюун санаагаар эрүүл явж иж болох юм. Ажлаа амжуулахын тулд амьдралаа амжуулахын тулд энэ бага орон зайд төрүүлж өсгөөсөөр аргагүй болонгот энэ бүх бодлын багтахгүй өөмөн шугаанд ихэсэлдэ. Одоо тэгэхээр хүн болгон өөрөө эндээ дотроо бодоод бие бинийхээ хүндлээ жаахан хүлээцтэй бол аажимдаа тэр сайн сайханд хүрэх замыг харин зөвөр нэг алхамаар ингээд урагшлуулад явах л байх. Соёл танаас эхлэнэ.